Эрдэнэрийн усан цахилгаан станц ингээ баригдаад явал асар их хэмжээний одоо цемент шаардлагатай болж байгаа. Ховд аймагт бол аймгийнхаа төвд оорох хэмжээ 20 хэдэн километрт дэд өвтөц эрчим хүчний болоод замын их үүсвэртэй юм газар дээр бол цементийн одоо дээд зэргийн орд түүхэд болох шохон жолооны орд байж байгаа. Энэ ордыг түшиглээд энэ цементийн үйлдвэрийг бол нэгдүгürt явуулъя. Энэ бол нэлээд олон жил яригдал одоо шийдэгдэхгүй л яваад. Хашаандаа сайхан барилга бараад өөрийнхөө амьдрах хөлөмж байгуулах гэд хүмүүс одоо нэлээд их юм сэтгээд байдаг. Гарцаа авахгүй л хямд барилга барина гэхээс нөгөө цементнэнтэй болгоор чинь энэ дэр өртөгтэй гарах гэдэг юм л та. Нөгөө үнээс нь бурлуулж аваад бүтээгдэхүүний үнээс нь хасагддаг байхгүй. Иймэрхүү хүндрэлүүд бий. Тэгэхээр ер нь бол цементийн үйлдвэр болон энэ одоо аж ахуйн нэгжийг бол усын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж болохгүй. Хамгийн гол нь одоо энэ мэдээж том бүтээн байгуулалт дээрээс нь өртөг ашгаа бол хурдан хугацаанд одоо энэ Эрдэнэрийн усан цахилгаан станцаар нөхөх учраас хувийн хөрөнгө оруулалтаар бол маш урдтайгаар энийг байгуулах ажлыг хийх ёстой. Энэ цементийн үйлдвэр гэж байна. Түрүүн хүмүүсд тавилаа энэ цементийн үйлдвэрийг бол би их сайшаадах маш хурдан бариасаа гэж бодож. Хэрвээ энэ цемент байхгүй үед энэ төсөл баригдахаар боллоо гэхэд цаад болгоноор бүх цемент зөөгдөж орж ирнэ. 2012-оос 2022 оны хоорондох цаг хугацааны гинжин хэлхийг авч үзье. 2012 онд засгийн газрын 171-р тогтоолоор цементийн үйлдвэрийг төв, баруун, зүүн, говийн гэсэн бүсүүдэд байгуулахаар тусгасан. 2015 оны 335 дугаар тогтоолд баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймагт 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулахаар тусгасан. За эдийн засгийн сэргээх хөтөлбөрт ч мөн импортыг орилгох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хүрээнд баруун бүсэд багуурын цемент үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах тухай зассан бол 2016-аас 20 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн 20 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах тухай заасан. Улмаар 2020-оос 2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын үйлдвэрлэлд хэрэглэх цемент арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэж импортыг орлох бүтээгдэхүүнээ Монгол улс дотооддоо хийдэг байх. Эдгээр бодлогын хүрээнд Ховд аймагт энэхүү цементийн үйлдвэр баригдаж байгаа. Цаг хугацааны хувьд ийм төрөөс бодлого баримталж ийхүү бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа. Харин Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлсэн энэ ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж байна вэ? Монгол Улсын засгийн газар, Хөгжлийн банк болон гадаад улсын засгийн газар Ховд аймагт барих энэ асуудлыг бол цементний үнийг 2 дахин бууруулъя. Улаанбаатар хотод ижлэхэн үнэтэй болгоё. Үнэхээр одоо тээвэрлэлтийн одоо орон зай, за дээрэс нь одоо бас үнэ өртөг нэмэгдэх. Ховд аймагт баригдах жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр чухал ач холбогдолтой гэдгийг хэлхийг хүсэж байна. Ховд нутаг цементийн үйлдвэр маш хурдан баригдчих юм бол энэ төслийн тодорхой хэмжээний мөнгө Монгол улстай үлдэх боломж бол ингээ бүрдэх юм байна. 2022 оны 1-р сарын 20 Хөгжлийн банкны зээлдэгчдийг зарлав. Жагсаалтаас харвал зээлдэгчдийг 3 хэсэгт хуваасан байна. Хэвийн анхаарал хандуулах чанаргүй зээлдэгч. Хөгжлийн банкнаас гаргасан жагсаалтыг харвал Ховд Эко цемент төслийг хэрэгжүүлэгч Western Holt компани ногоон ангилал багтаж байгаа. Хөгжилд хөтлөх төслүүдийг санхүүжүүлэх зорилготой ч зарим нь авсан зээлээ төсөөр зүйлд зориулжээ. Зээл авсан нь муу хэрэг биш, харин авсан зээлээ цагт нь буцааж төлдөг, зориулалтаар зарцуулах нь чухал. Иймээс бид зарим аж ахуйн нэгж авсан зээлээрээ ямар ажил хийж байгаа талаарх мэдээллийг авах хүсэлт тавьсан юм. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож баруун 5 аймгийг цементээр хангах төсөлд Western Holt компани 28 сая долларын зээл авчээ. За яг юутай энэ түрүүний ярьсан Western Holt бол Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Нөгөө Ховдод хэрэгжиж байгаа цементийн төсөл байгаа тий. Иргэн тулд бол одоогор хэв юм байгаа. Western Holt компани Хөгжлийн банкнаас 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийг авсан байгаа юм. Энэ мөнгөөр газар дээр ямар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа болохыг тодруулахаар Ховд аймгийг зорихоор манай сурвалжлах баг хөдөлж байгаа нь юм. Улаанбаатар Ховд 1450 км. Энэ бол Western Holt компани хэрэгжүүлж буй Ховд Эко цемент төслийн талбай. Барилгын ахлах инженер Батбаяр 2020 онд төслийн ажил эхэлснээс хойш өдөр тутмын ажлыг талбар дээр гардаа ажиллаж байгааг нь. Нөгөө ингэж ярьж штэ нөгөө бурхан хүнийг бүтээсэн бусдын инженерүүд
бий болгосон энэ гэж ярьдаг те. Яг энэ мэрэгжлийг сонгох болсон одоо сонголт те яагаад одоо чинь ихэнх хүмүүс хуульчч гэдэг юм уу те. Нэг тийм офс дотор суух ажилтад дуртай болчих сүүлийн үед. Тэг яг чиний хувьд яг инженерээр ажиллахын сонголтыг яаж хийсэн? За яг хуу ер нь бол би өөрөө одоо барилгын салбартаа 7 жил л болж байна. Бусад инженертэй ажилтнууд бас харьцангуй бага. Би анх бол өөрөө дүрслэхэд уран зураачаар төгсгөөд явж байгаа төгс курсээс орхисон л да. Тэгээд дараа нь болохоор нөгөө хувь хвшилээр өөрөө ажиллаа. За Монголын залуучуудад ихэнх нь бол хамгаалагчаар эхлээл бүсгүйчүүд нь зөөгчөөс л эхэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан харуул хамгаалтаас бааны хамгаалагчаас л эхэлж байлаа. Тэгээд ер нь бол эрчүүдтэй ажиллахад илүү дөмөг ойр удирдах ажиллах чадвар өөр надад өөрт мэдэгдээд за тэгээд дараагаар нь барилгын анхны даамлаас авахлаад л явжлаа. Даамл, талбай инженер, ахлах инженер, барилгын инженер, цаанаас нь захиалагчийн хяналт гээд жил иргэсэн. Тэгээд би өөрөөдөө яг өөрчлөлт хэлдгээр энэ мэрэгжилд орж байгаа нь болохоор яг нөгөө 3 юм ном бүтээх, за тэгээ барилга байшин бүтээх, за тэгээд хүн ундалах 3 ч болохоор том буян гэж манай юм ярьдаг байхгүй. За тэгээ би энэний барилга байшин бүтээх нь бол яг нэг эр хүний ажил юм байна гэдгээр айгүй урам зоригтой. Эндээ бол мэрэгжилтэй бас хайртай ингээ ажиллаж байгаа. 7 жилийн хугацаанд ямар бүтээн байгуулалтын дээр ажиллав? За ер нь бол заслаас нахуулаад барилга дээр орж илээ. Дараа нь угсралт руу орлоо. Нийт ингээд одоо бол нэг 3 орон сууц, нэг офисын барилга. За сүүлд нь бас өмнөөс өмнөх компанида нэг тендерийн юун дээр налах дээр спорт цогцлборд ажиллаж байгаа арай санхүүжилтгүй боллоо. Тэгээд дараа нь ийшээ орсон. За тэр барилгыг ашиглалтын хүч чадалгүй ийшээ орж ирсэн. Дараа нь одоо энэ Саудикийн сэмт үйлдвэр дээр ахлаад явж байна. Ус хэрэглэхгүй, ерөөс ус хэрэглэхгүй. Хуураагаар нь. Тийм учраас эдийн засгийн хувьд бол маш их чөлөөтэй. Эколог талдаа ч гэсэн ер нь бол усан хэмнэлттэй байгаад байна. Тий, эколог талдаа ч гэсэн одоо ус хэрэглэхгүй байна гэдэг чинь л ерөөсөө тэр байгаль орчин эколог талдаа бол маш их давуу талтай. За мөн ер нь бол бид нар эко гэдэг үгийн утга маань бол байгаль орчинд ээлтэй гэдэг санааг хэлж байгаа. За энэ юугаар батлагдах вэхээр бид нар одоо энэ үйлдвэрийн цех дамжлага болгон дээр тоос үүсгэж болох бүх цэг дээр тоос шүүх байгууламж байрлуулсан байна. Одоо жишээлбэл одоо энэ зөвхөн энэ байгууламжийн тоос шүүх байгууламж нь энэ ногоо. Тэрний тэндээ байна. Ингээд тус. Төсөл хэрэгжиж буй талбай Ховд аймгийн төвөөс 18 км, Буянд сумаас 15 км-ийн зайд шохон чулууны ордуулах шохот уулыг түшиглэн байрлаж байна. Бүтээн байгуулалтын ажлын нийт зардал 70 сая доллар. Санхүүжилт өөрийн хөрөнгө 60%, хөгжлийн банкны зээл 40%, барилга угсралтын ажил 95%, тоног төхөөрөмжийн угсралт 25%. За инженер Батбаярын ажиллаж байгаа энэ төсөл дуусахад Баруун 5 аймгийг цементээр хангах, за ингэснээрээ дагаад орон нутагт ажлын байр бий болох одоо барилга байгууламж барих хүртэг зардал хүртэл буурах юм тооцоотой гоо. За Батбаярын хувьд бол өнгөрсөн хугацаанд 800-аас 1000 орчим хүнийг бас тодорхой одоо мэргэжил арга зүйн хувьд удирдах ажилласан байгаа. За барилгын салбарт бол 7 жил ажиллаж байна. За энэ төслийг бол яг 20 оны 3 сард энэ үндсэн барилгууд хүнхэл эхлэхээс ирж ажилласан. За 2021 гээд нийт одоо манай төсөл дээр бол давхарсан тоогоор 2000 орчим хүн ажилласан. За үүн дээр манай захиалагчийн хяналтаас бол 50 орчим метанаар ажилладаг. За яг гүйцэтгэгчийн инженер техник ажилтнууд бол 2021 оног 100 хүн ажилласан байдیں۔ За үүнээс яг 50 хүн нь бол барилгын инженер ажилласан. Энэ дээр хүмүүсийг хянж захиалж удирдах ажиллаж байна. За манай төсөл маань болохоор түрүүн ярьлаа цемент үйлдвэр маань 3 үндэслэхээс үрдэг түүхийд бэлтгэх хэсэг, чулуунцрын үйлдвэрлэх хэсэг, цемент үйлдвэрлэх хэсэг. За энэ 3 хэсэг маань нийт 30-аад барилгаас бүрдэж байгаа. За 30-аад барилга маань манай Ховд аймаг маань газар хөдлөлтийн 9 баалд ордог болохоор суур бол нэлээ. Зарим нь бол хасах 9 м, за хамгийн багадаа 4 м гэх мэтлэн суурийн ажил нэлээ ихтэй. Нийл суур, хавтан суур, шугам суур, багнан суур гэдэг бүх төрлийн суурьтай. За тэгээ энэ дээр ажилласан итанер маань болохоор Ховдын инженер техник ажиллаж хотоос ажилласан нэлээд туршлага болж
үлдэж байна. Яг энэ салбарын хэмжээнд бас нөх шин мэдлэг дадал их бас авч чадсан уу? За үнэхээр энэ дээр бол бас одоо нэг үеуд бол манай барилгын салбар офис иргэний барилга бол бариад сурчлаа. Төрөл үржин гадаадын орны шинэ арга технологиг бас нэг удахгүй оруулж нэвтрүүлээд шүү дээ. Үйлдвэрийн технологи дээр бол бас яг үйлдвэрийн барилга гэдэг бол бас арай ондоо байна. Би хөтлөө өөрөө мэдэрсэн ирээд 20 он дээр 21 онд одоо ч бас суралцаар л явна. Манай төсөл дээр одоо энэ ашиглалтанд орсноор цаашдаа за ховдын шууд утгаараа бол байрны үн бол буух метр удаатай тодорхой байна. За дагаад одоо бол ховд дээр блокны үйлдвэр гэж баг байхгүй цөөхөн хийдэг. Одоо дээр үе арга технологиор хийдэг үйлдвэрүүдээ яг томсгсон хэмжээгээр үйлдвэрлэдэг блок байхгүй. Манайх өөрсдөө блок авах гайхар болдгоо юм л. Тэгээ судлахаар тоосгоны мянгатын үйлдвэрлэдэг. Тэгэхээр дагаад тоосго блокны за дагалдах материалын үйлдвэрүүд. Тэгээд шохоод уулаад дагаад одоо манай үйлдвэр шохооны гармаг цаас заамаас ихний үйлдвэр гэх мэтлээ туслах үйлдвэрүүд бол зайлшгүй гарна. Уус шаардлага хийгдэж байгаа болохоор за тэгээ ойшоо хувс баян үйлхий байна, говьлтай байна. Гэх мэт Цэргэлдээ аймгийн цемент үн бууж тэгээд дагалдаад бүтээгдэхүүн за барилгуудын маань босох үн багасна гэсэн үг. Тэгээд хувь шилжилтгүй тендер дээр ч гэсэн тендерээр ажиллаж байгаа байгууллагуудын маань зардал багасах давуу талтай гэж харагдаж байна. Улаанбаатар ховд 1450 км, Улаанбаатараас увс 1336 км, Улаанбаатар говьалтай 1001 км, Улаанбаатараас Завхан 984 км, Улаанбаатар Баян Үлгий 1636 км. Улаанбаатар хотоос хамгийн багадаа 1000 км-ийн зайд орших 5 аймгийн хэмжээнд идэх хүнс өмсөх хувцас авах, барилга байгууламж барих зардал өндөр тусдаг. Ховд аймагт 30 гаруй жил барилгын материал худалдан борлуулж амжиргаагаа залгуулсан оюун цэцэгтэй уулзлаа. Угаас тээврийн зардал шингэж өндөр үнээр борлуулах бараагаа татдаг түүний хувьд сүүлийн 2 жил нэг хүнд байжээ. Ялангуяа цемент татаа авч борлуулах нь ашиг багтай зардал өндөр бизнес байжээ. Тэгсэн хэрнээ одоо холоос татж байгаа болоод хааваас хотоос татдаг шүү бид нар чинь цементийг. Тэгээд нэг багал зардалтай нэмж зардаг байсан бид нар. Тэгээд одоо цемент бол бас үн шингэсэн бараа шүү дээ. Одоо яг энэ барилгын материалын ганц түүхийд. Тийм учраас одоо манай ховд аймагт бас яг цементний үйлдвэрээр бид нар баяртай л байна. Тээврийн эндээс ховдоосоо ядаж цементээ аваад юм хийцгээ уулаас арай өөр. Барилга байшин ч гэсэн одоо арай бас нэг өртгөн гарах болов гэж тийм бодолтой л байдаг те. Тэгээд хэрвээ мэднэ ховд аймагтай байвал бид нар чинь бас хаа байсан 1500 км-ийн цаанаас тэр их даац үн шингэсэн тэгээд даацтай тийм бараа марааг бол татах шаардлагагүй шүү дээ. Эндээсээ авчгаар чинь бид нарт бас арай бага үнээр гарна. Тэгээд ард иргэд манай ховд аймгийн ард иргэдэд бас хэрэгтэй байлгүй яг хөө тэр. Одоо бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй Ховд Багант компани захирал Даваас Рөнг тантай уулзуулж байна. Эднийх өнгөрсөн онд сургууль ирсэн 20 ут цемент 1 тонн болдог. Шуудаа цемент бүрт 5-аас 7,000 төгрөгийн тээврийн зардал шингэдэг гэж тооцоход тонн тутамд 120,000 төгрөгийн тээврийн зардал гаргажээ. Энэ дээр цементийн үйлдвэртэй болчихно гэдэг та бүгдийн хувьд одоо хичнээн хэмнэлтийг үүсгэх юм. Ер нь тэгээд аж ахуйн гэж гэлтгүү айл өрх хов хүн бүгд л одоо энэ одоо нэг хов айл жижигхэн өрхийн одоо орон сууц барьж авлаа гэхэд одоо хэдэн тонн цемент ордог. Нэг тонн цементт мас одоо 100 гаруй мянган төгрөгийн одоо хэмнэлт байна гэдэг чинь тэгээд тэр яриа нэг 5-10 цемент 5-10 ших банз авах юм уу? Өөр одоо хэрэгтэй юм аавна. Одоо айл өрхөд одоо ер нь маш их хэрэгтэй л дээ. Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил би нэг манайхны сургууль барьсан. 168 сая төгрөгийн цемент орсон тооцоо байгаа юм. Энээс бол нэг 60 гаруй сая төгрөгийн тээврийн зардал тавьсан байт. За үндсэн цементийн бодит үн нь бол 100 орчим сая төгрөг орсон байсан. Тэгэхээр одоо тэр 60 гаруй сая төгрөгөөр одоо өөр материал энтри авах тийм боломжтой. Энэ тээврийн зардал 1500 км холоос татж байгаа учраас зайлшгүй ингэж таардаг. Одоо хотоос манайх ч гэсэн одоо цемент татчихна.
гэхэд нийтлэн бол 200 орчим мянгаар байсан цементийн 330 40 50 орчим. За урьдчилан бүр хомсдлын үед бол бас нэлээд өндөр үнэтэй болсон. За энийгээ дагаад барилгын салбар маань яг баригдаж байгаа ч гэсэн үнийн өндөр он хэрэглэгчдэр ихэнхдээ ерөнхийдөө ховдтол улсын тендерийн нэг суулж зэрлэгийн ажил цөөн жилдээ хажуугаар нь орон сууцны барилгууд баригдаж байна л да. 20 онд анх ирэхэд ер нь бол нэг 10-аад барилга баригдаж исэн. За жилд орон сууцд тэгтэл одоо нодлон болвол нэмэгдсэн нөгөө санхүү дээр одоо тэр нөгөө зээл дээр 3% нэг шалгууртай бага хүүтэй зээл гарсан. Тэгээд хувь хүмүүс байгууллагууд их нодлон бол 30 гаруй орон сууц өргөж байгаа байхгүй. Гэтэл тэр яг баригдлаа ч гэсэн бодит зардал нь өндөр болоход дагаад бүтээгдэхүүний зардал өндөр хэрэглэгчд очих. За одоо нөгөө бензин шатхууны үнэтсэн энэ хаврын үед улам л өндөр болох байх. Тэгэхээр цемент бол одоо манай Ховд аймагт бол бас одоо барилгын талах гэж хэлдэг энэ бүтээгдэхүүн маань өндөр үнэтэй. Баруун 5 аймгийн хэмжээнд одоо энэ үйлдвэр маань ашиглалтанд ортноор цементийн одоо бүх хэрэгцээг хангана гэж бодож байгаа шүү дээ. За мөн дээр нь бол яг хуу манай Ховд аймагт нөгөө Эрдэнэрний усан цахилгаан станцын том бүтээн байгуулалт хийж байгаа. Энэний бол бас далангийн ажил гэж том ажил. Энэ далангийн ажил бол хамгийн их одоо далангийн ажилд орох барилгын материал бол цемент. Тэгэхээр энэ дотоодынхаа үйлдвэрийн цементийг энэ том бүтээн байгуулалтанд одоо ашиглаж чадах юм бол бас одоо давуу манад одоо нэмэн өртгөн үлдэх юм уу гэдэг ийм байдлаар энэ үйлдвэрийг одоо дэмжиж байгаа. Баруун Бүсийн аймагуудыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нөгөө талаар ажлын байр бий болгох чиглэлээр төрөөс олон шийдвэр гаргасны анхных нь 2012 онд. Түүнээс хойш ярьсаар байсан ч ажил хэрэг бололгүй яри төдий явсаар 2019 онд ерөнхий сайд шав тавьж 2020 онд ажил эхэлжээ. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч нөхцөлийг хангасан хот суурин газрыг хөдөлгөж байгаль орчин хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж аюулгүй бүртэмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ хэмээн босгосон байдаг. Баруун аймагуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилга орон сууцны үн өртгийг бууруулахад Ховд аймагт шинээр баригдах цементийн үйлдвэр шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэх гэх би хэрэгэлцэхгүй байна. Газар дээрээ ажлын явц. Үйлдвэрийн хүчин чадал хоногт 1000 тонн цемент үйлдвэрлэнэ. Газар хөдлөлийн 9 баллын идэвхтэй бүст байдаг учраас гадаргаас доош 4-9 метрийн гүнд бүтээн байгуулалт хийсэн. Үйлдвэр 8 силос буюу агуулгах байгууламжтай. Үйлдвэрийн халаах цамхаг 84 метрийн өндөр. Энэ нь 30 давхар байрлагатай дүүн. Үйлдвэрийн бетоны ажил 94.8%, арматурын ажил 96%, металл хийц угсралт 40% гэх мэт үргэлжилж байна. Энийг хийхэд л асар их хүн хүч цаг орно. За энэ бол нэг 4-5 сарын ажил байна. Энэ бүхэн шугамыг босгоод ордоос шохон чулуу ирлээ. Энэ том тоног төхөөрөмжүүдээр тэр цаана очиж буугаад бутлагдлаа. Конвейер явлаа. Одоо тийшээ очих гэдэг. Тэр гарч байгаа хэсэн силоор очино. Тэр хол очих нь шүү дээ. Одоо та 100 ирэхээр чинь 2-3 сарын дараа ирэхээр энэ том конвейерууд ингээ гоё босчихно. Асар их дамжлагууд очино гэсэн үг тийшээ. Нөгөө 1000 тоноо өдөртөл 1000 тоног ийшээ явуулаад тахна шүү дээ. Тэгэхээр тийм учиртай гэж ойлгоорой. Тийм учраас энд бол барилга нь дууссан гэж ярина. Тоног төхөөрөмжийн угсрал дөнгөж 25% та явж байгаа гэдгийг энийг хэлээд байгаа шүү. Тэ. Өөрөөр хэлбэл энэ 25% биш та угсрал төхөөрөмж юмнууд маань хил дээр гацчаад байна гэж. Үгүй яг төхөөрөмжөө бид нар 100% татаад авцсан талбай дээр байгаа шүү дээ. Гол нь нөгөө угсрах хүмүүс маань орж ирж чадахгүй. Хил гайл хаалттай. Зорчих хөдөлгөөн нислэг хаалттай учраас засгийн газраас авсан зөвшөөрлөхөд байгаа хүмүүс маань орж ирэхгүй байна л гэсэн үг. Одоо бол хүлээж байгаа тулгамж гэдэг нь инженерүүд ажиллаа хийхэд тулгамж асуудлуудыг хүчин зүйлсийг ч юм уу бол ямар асуудал. За яг хуу Монгол чууд маань өөрсдөө барилга угсралтай хариуцаад одоо ер нь бол дуусаад 95% та нэг ганц нэг жижиг сайжиг ажиллагдсан явж байна. За гадаадын мэрэгчлэлтүүд маань том төхөөрөмж угсрах хэрэгтэй. За нийт нэг 280 орчим нэг коват засгийн газраас баталсан байдаг баг. Тэрнээс 55 хүн л одоо ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгэ дагаад угсралтын маань том төхөөрөмж угсралтай ажиллах салгарч байна. Ер нь бол
Нэдлэн ковид гэж гарч ирээгүй, ковидын нөхцөл хүндрээгүй байсан бол энэ жил бид нар бол нэлээд төхүүлээд 2 сард орг 100 галлаад бүтээгдэхүүн гарахаар байсан. Тэгээ энэ яалч ковид шилтгал ажил нэлээд удаашралтай бол. За дараа нэг томоохон юм болохоор манай Монгол ажилчид маань ч гэсэн маш бага болцож багтай. За энэ болохоор яг мөнгө санхүү дээр цалин мөнгөн дээр ч биш гэж би одоо хараад байгаа. Яг тэгэхээр түрүү өдөр ярьсан бас 45-аар байсан шүү дээ хавар нэдлэн ер нь бол барилгын салбарын туслахын цалин. Гэтэл сүүл рүү манайх 70 удагсан. 70 болооч гэсэн хүмүүс алдахгүй. Цементийн орцын 80% шохончлуу, үлдсэн 20%-ийг өөр түүхийд материал бүрдүүлдэг байна. Бүтээн байгуулалт тойрсон бусад асуудал. Хөгжлийн банкны зээлдэгчид 3% хүүтэй зээл авсан гэх мэдээлэл бий. Харин Western Holt 3% хүүтэй зээл авсан уу? Чухам хэдэн хувийн хүүтэй зээл авсан болох бодит мэдээллийг газар дээрээс нь тодруулахыг зорж байна. Танах чинь төслийн нийт төртөгөөр 70 сая доллар тийм. Эний 40% буюу 28.5 сая долларын хөгжлийн банкнаас зээл авсан тийм. Зээлийн хүн яг хэдэн хувь юм бэ? 9.26 асуусан. Түрүү хэлсэн шүү дээ. Голланд банкны өнөөдөр сайт руу ороод харахад л валютын зээл нь долларын зээл нь 8% л байж байгаа байхгүй. Тэгэхэд ямар ч өөрчлөлт байхгүй. Баг гэж хэлэх ямар ч үндэс байхгүй. Зээлийг одоо буцааж төлөх хугацаа ер нь 10 жилийн хугацаанд авч төлгөө. Тэгээ энэ жилээс төлөлтүүд хувираад байгаа эхлэх ойртой байгаа. Тэгээ одоо бид нар нөгөө үйлдвэр орж мөнгө урсгал маань орж эхлэх байхад зээлийн төлбөр үндсэн төлбөрөөс төлөгдөөд эхлэнэ гэдэг нь бид нар бас эргээд дарамт учруулаад явахаар болчиход байна л. Яг энэ нөгөө цар тахлын хөл хоройтой 2 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил бол үргэлжилсээр байсан юм байна. Үргэлжилсэн. Тасраагүй. Ерөөсөө энэ үйл сая найхтар хүүхдэрлийн үеэр ч ерөөсөө ажил зогсоогүй. Тов тасралтгүй явчих. Үндсэндээ төслийг бол одоо 2022 онд бүтээн байгуулалтанд оруулна гэж хэлж байгаа. Гол хоёр асуудал байгаа. Тэрэнд одоо энэ нөгөө гадаадас ажиллах хүчийн оруулах нэг асуудал. Ер нь гол нь тэр л байна. Хамгийн айж байгаа эрсдэл байна. Нарийн мэргэжлийн инженерүүд манай улсад ер нь чухал байна тийм ээ. Цаашид одоо яг бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа одоо төсөл хэрэгжүүлэгчдийн үед ялангуяа энэ түгээмэл бэрхшээлх шүү. Йоо ер нь барилгын салбар аль ч ер нь үйлдвэр бүтээн байгуулагчийн салбарт бол инженер нарийн мэргэжлийн инженерүүдийн асуудал хамгийн их толгойнтой асуудал. Одоо инженер бэлтгэгүүр бүр ажиллах хүчний асуудал тэр чигтээ ер нь том асуудал болчихлоо сая 2021 онд. Тэр яг нөгөө энэ бүтээн байгуулалтын ажил хийхээр хаана боловсон хүчний асуудал нэлээ. Ерөөсөө хүний нөөцийн асуудал хамгийн том тулгарч байгаа бэрхшээлүүдийн нэг байгаа. За түрүүн ярьлаа инженер техникийн нарийн мэргэжлийн ажилчид бол дутмаг байна. Нөгөө талаас бас нөгөө масс ажилчид маань бас их өдөө орон нутагт ялангуяа энэ алс баруун хязгаарт болохоор нөөц дутмаг байна. Эдгээр бид нар одоо өдөр болгон зар явуулаад өдөр болгон хүн хайж байгаач тэр одоо хүссэн хэмжээнд хүний тоод ажилчид болж чадахгүй байна. Тийм учраас Улаанбаатараас татчих штэ. Тэ. Ажил хийх сонирхолтой хүн байхгүй нь эсвэл орон нутагт угаасаа хүн цөөн байна. За хоёр талтай. Нэгдүгээрт яг ер нь бол ажиллах хүчний хомсдол байна. Хомсдлыг хоёр янзаар харна. Тооны асуудал байна, чанарын асуудал байна. Тооч бас хүрэлцэхгүй байна. Чанар дээр тэр энэ ажлыг ирээд хийх одоо чадамжтай, чадвартай, өөрийгөө ядаж зорьсон би чадна гэдэг зорилготой хүн бас ховор байна гэсэн үг. Экоцементний үйлдвэр барьж байгаатай холбоотойгоор тэднийх бол ажлын нэг өдрийн үнэлгээгээ 70,000 болгосон. Тэгээд тэгсэн ч бас одоо яг тэдний өгсөн захиалгын дагуу бас бид нэр эндээс хүний нөөцийг бүрдүүлж нийлүүлж ингээ ажил хайгчийг оруулах боломжгүй юм байдалд хүрч байгаа. Тэгээд иргэд рүү бол манайх нөгөө зуучлах үйлчлэгээр ажлын байрны захиалгаа аваад иргэд рүү утсаар одоо бусад одоо бичлэг янз бүрийн байдлаар бол иргэдтэй холбогддог. Тэгээд зарим нь бол яг тухайн ажлын байрны шаардлагад нийцгүй хүмүүс байдаг. Зарим нь бол ажил хийх сонирхолгүй. Бид нар бас нэлээд том одоо халамжаас хөдөлмөрт гэдэг бодлогоо хэрэгжүүлж байгаа учраас аль болохоор нөгөө хүнсний эрхийн бичгийн үйлчлэгэнд хамрагддаг ч юм уу тий өөрсдийнхөө нийгмийн халамжийн дэмжлэг тусцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдийнхээ иргэд рүү төрүүлж одоо холбогдож ажлын байрны захиалганд одоо санал өгдөг. Тэгэхээр иргэд бол хөвчлэн тийм дургуутсан байдалтай. Тэгээ энийгээ даван туулахын тулд одоо засгийн газраас хэрэгжиж байгаа оролцоо төсөл гэдэг нэгдүгээрт бас хэрэгжээ. Тэрэнд одоо залуучуудыг олдоо хамруулаа явж байгаа. Яагаад тэгэхээр хөдөө орон нутгийн хотод ч гэсэн ерөөсөө ажиллах хүч цөөдсөн барилгын салбар. За би бол барилга л мэдчихээн л дээ. Барилгын салбар дээр
Тэгээ одоо ингээ харахаар энэ ажил хийх сонирхолтой залуучууд байгуулчих. Энэний цаад тал нь нөгөө халамж одоо тэр нийгмийн бусад байдлуудаас л болж байна гэж зүйл. Аймгийн нөгөө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчд бол очиж ажилладаг. Маадэр 20 он 21 он хоёулын дээр мэргэжлийн сургалтаас ажилласан, ховд их сургуулиас бас төгс курс ажилласан. Одоо тоног хэмжээний туслах дээр бас 14 хүн ховд төгс курс ажиллаж байгаа. Яг эндээс ингээ болсон учраас тодорхойс юм батж штэ тийм ч гэсэн нэмээд ажлын байр байгаа даа юм тийм. Ер нь бол байгаа. Энэ жил ч гэсэн одоо бас барилга угсралтээр ихэд 250 орчим Монгол ажиллаж байгаа. Цаашлаа тоног хэмжээ угсралтээр 100-аад хүн хэрэгтэй. Тэр хүмүүс нь цаашдаа үйлдвэр ажилтнанд орохоор үйлдвэр үнцэн альчин бол явах юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 250 ажлын байр бий болно. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлснээр шууд бус сутгаар 3000 ажлын байр нэмэгдэх юм а. Гэвч өдөрт 70,000 төгрөгийн цалинтай ч ажиллах хүсэлтэд шаардлага хангах боловсон хүчин хомс байгаа учраас Ховд аймгийн Политехник коллежоос ажиллах хүчнийхээ тодорхой хэсгийг авсан байна. Суралцагчдын хувьд сурах хугацаанд ажлын байранд өндөр цалинтай дадлах хийсэн нь чухал дурсамж бас сургамж амжилт байсан гэлээ. За сайн байцгаана уу. Намайг Виктор Вогтон Эдмэцэн гэдэг. Би энэ тус сургууль 2019 онд Битэн арматурын мэрэгчлэр суралцаж 2021 онд төгсөө. Одоо барилгын техникт мэрэгчлэр төвшин суралцаж байгаа. Битэн арматурт ингээд суралцаж байхдаа би Ховд Эко цемент үйлдвэрлэлийн байгууллагын ажилд дадлага хийсэн анги хамталнаар энэхүү байгууламжид дадлага хийж байх хугацаанд бетон зурмын үйлдвэрт дадлага хийсэн. Бетон зурмын үйлдэл дадлага хийж байх хугацаанд бетоны маркийг үзэж бетон холцоос дээж авч цаг баримтлах ажлын хамт олонгоос их зүйл сурч мэдсэн байгаа. Ажлын талбар сургалтын танхимнаас гараад ажлын талбар дээр зүтгэх ямар байсан? Юугаа бодвол илүү гоё. Тэгээ ажлын хамт олондоо болон тэгээд яг өөрийнхөө мэрэгчлэр голдоо дадлага мэрэгчлэр дадлага хийж байгаа болохоор их баяртай байсан. Одоо энэ шинэ Ховд үйлдвэр технологийн парк, агропарк те. За түнчлэн одоо манай аймагт энэ цементний үйлдвэр маш том үйлдвэр байгуулагдаж байгаа. Энэ нь бид бүхний харж байгаагаар улс орон цаашлаад ирнэ бол баруун бүсийн хэмжээнд хамгийн их хэрэгцээтэй ийм сайхан үйлдвэр баригч чинь гэж бид нар үзэж байгаа. Тэр үйлдвэр дээр манай хүүхдүүд бол байнгын дадлага хийдэг. Манай төгсөгчд бол ажлын байраар их сайн хангагдаж байгаа. Тус коллежийг жил бүр 3-аас 4 салбарт 450-аас 600 сурагч төгсдөг. Бүтээн байгуулалтын салбарт ажиллах боловсон хүчнийг орон нутагтаа бэлтгэж байна. Гэхдээ нарийн мэргэжлийн инженер Ховд аймагт гэлтгүй улсын хэмжээнд цөөн зарим төрлийн нарийн мэргэжлийн инженерийг өнөөч бэлтгээгүй байгаа учраас гадаадаас боловсон хүч авахаас өөр сонголт байхгүй нь анхаарал татаж байгаа юм. Одоо ажилд орохгүй гэртээ одоо байснаас болоод ч юм уу тий. Тэгээд дээр нь бас одоо нөгөө нийгмийн халамжийн үйлчлэгээнүүдтэйгээ холбоот тэрэн дундаа бол хүүхдийнхээ мөнгийг аваад байж бол боллоо гэдэг тийм бас юм хүмүүс одоо тэр нөгөө хөдөлмөр эрхлэх сонирхолтой биш ер нь нөгөө нэг жоохоо мөнгөндөө хоол ундаа аваад байж бол одоо тэрнийх одоо залах уу гэдэг юм уу тий сэтгэлгээний тийм байдал нилээд ажиглагдаад байгаа. Тэгэхээр тэрнтэйгээ холбоотойгоо л ерөөсөө тэгэхээр ажилд орох сонирхолтой ч юм уу ажил хийх дээр дур сонирхолтой хүмүүсийн тоо бол их бага байгаад байгаа юм. Хил хаалттай 2 жилийн хугацаанд Ховд Эко цемент төслийн багийнхан 6,000 тонн ачааг урд хөршөөс татаа авахын тулд Бүд найрамдах Хятад ард улс дотор 1000 гаруй км тойруу замаар тээвэрлэж бусад бомбуудаар дамжуулан тоногдох хөрөмжөө авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зардлын 60% компани өөрөөсөө гаргаж, үлдсэн хэсгийг Хөгжлийн банкнд 146.2 тэрбумын бит барьцаа байршуулж 28 сая долларын зээл авсан гэж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 6-аас 7 жилд өртгөө нөхөн гэсэн тооцоотой. Мөн улсын төсөвт жилдээ 5-аас 6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Зээлийг зориултын дагуу зарцуулж бүтээн байгуулалтын тоногдох хөрөмждөө зарцуулсан гэж мэдэгдсэн. Энэ онд багтааж үйлдвэрийг ажилуулж эхэлнэ гэж төслийн багийнхан онцолж байна. Ингээд энэ үйлдвэрээс Эрдэнэ өргөнгийн усан цахилгаан станцыг барихад шаардлагатай цементийг нийлүүлэх юм, мөн баруун бүсийн 5 аймгийн бүтээн байгуулалтын үндсэн түүхийд болох цементийг нийлүүлэх гээд томоохон ажлууд хүлээгдэж байна.